Мөнхийн эзэн хариун аав минь таньда хандан залбирлаа өргөж байна. Төрлөх сайхан монгол хэлээр их сайхан монгол орныхоо төлөө залбирлаа өчөж байна. Учир нь та залбирлыг минь сонсож, гуйлтанд минь хариулдаг эзэн. Та өөрийн үгэнд хэлэхдээ нэрээр минь дуудагдсан миний хүмүүс даруугаар над руу хандан залбирч, нүрийг минь эрэлхийлж, бузар муу гэмт замуудаасаа эргэх аваас би Тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан тэдний газар нутгийг эдгэн. Энэ газар дахь залбиралд миний мэлмий тунгалаг сонор соргог байх болно гэж амласан билээ. Та амлалтандаа итгэмжтэй бөгөөд та хизээж алгуурлагдгүй. Их эзэн минь, Монгол түмэн бидэнд ямар сайхан газар нутаг, тал хангаа говь хоссон их сайхан байгаль дэлхийг өгөөгэй. Таван хушуумал, ан амтад, өв сургамал, цэнгэг сайхан усыг зөвшөөрсөн Бурхан таньдаа талархлыг өргөж байна. Та бидэнд эрх чөлөө, тусгаар тогтнолыг ямар их үн цэнээр өвлүүлэн өгсөн бэлээ. Монгол үүх түүх, ахуй соёл минь, туулсан замнал минь таны мэлмийн өмнө ил бөгөөд онцгой хувь тавилан өрөөл игээл ажээ. Мөнхийн эзэн минь, таньдаа би Монгол түмнийхэн хувь заяаг даатхан залбирч байна. Ялах балчир үрсээ, ирээдүйг хож залуусаа, өтгөс буурлууд, ахмадуудаа танд өргөн залбирanгуйж байна. Сурч боловсрч яваа, сонгосон мэрэгжил, амьдралын замналтаа, уран зоригтой, урагшилж яваа, залуу хөвгүүд өгтөө танд даатхан залбирая. Улс түмнээ танд өргөж байна. Мөнхийн бурхан аав минь, та Монголыг минь өрөөгөөч. Учир нь таныг эзэн бурхнаа болгон сонгосон ард түмэн юутай өрөөлтөөвэ гэж дуулал номонд тань дурдсан байна. Монголчууд бид таныг аврагч бурхнаа болгон сонгож, танаар сонгогдсондоо талархлыг өргөж байна. Хөх тэнгэрийг бүтээгч, өршөөл нэгүслийн бурхан аав минь, та Монгол түмэн бидний алдаа зөрчил, гэм нүглийг уучлан өршөөж, засан залруулж өгөөч. Шүтээнд мөргөх, эцэг гэхээ үл хөндлөх, гэр бүлээ үл оошоох, дашаад нь завхаарах, хүчирхийлэл хийх, бусдын эзүүст шунан хүсч, заллан мэхлэх, хулгайлан завших, эрх мэдлээ урвуулан ашиглах, игэл ардыг зовоох, авилгалд автаж, хууль бусаар баяжин хөлжих, шудраг бусаар нэг нэгнээ дээрэмд нь тонж, атаархан жөтөөрхөж, хэл амаар доромжлон, амийн хүртэл эгүүтгэх гээд зүсэн бүрийн нүгэл хилэнцгийг минь уучлан өршөөгөөч. Таныхаа өмнө гэмшин залбирч байна. Бидний нүглийг уучлж, өөрийнхөө Есүс Христийн загламад урссан цусаар угаан цэвэрлэж өгөөч. Ариун сүнснийхээ сэргэлтийг бидэнд өгөөч. Өөрийн орших сүм чуулганаа өргөн дэтгэж, цэвэрлэн сэргээж босгож өгөөч их эзэн минь. Бурхан ааваа, Монгол түмнийхээ 2020 оныг танд өргөн залбирч байна. Халдварт дахал газар сайгүй дэгдэж, дэлхий даяар тархаж байна. Эдийн засгийн хямрал нүүлгэж, ард түмний амжиргаанд нөлөөлж байна. Улс түмний минь удирдан чиглүүлж яваа төр засаг минь мэрэгэн шийдвэртэй байж, сахилга хариуцлага чанга, төрийн хууль бат байгаасай. Учир нь таны үгэнд төр засгийн удирдагчдын төлөө, засаг төрийнхөө төлөө залбирэн гуй гэж хэлсэн. Тэгвэл та бүхэн төвшин амгалан амьдралаар амьдран суух болно гэсэн бэлээ. Үндсэн хуулийн цэц, шүүх засаглал, улсын их хурлын дарга, улсын ерөнхийлөгч, зэвсэгтгүчин, ерөнхий сайд, гүйцэтгэх засаглал хийгээд засгийн газар, түүний сайд нар агентлагуудаа танд даатхан залбирч байна. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг танд өргөн залбирч байна. Төрийн албан хаагчид хувийн хөвшлээ таньдаа даатгая. Төрийн сонгуулийг танд өргөн залбирanгуйж байна гэсэн минь. Хөдөлмөрч, ард иргэдээ, эрдэмтэн, зохиолч, судлаачид, доктор, мэрэгчлэтнүүдээ, урлаг соёлынхан, спортынхнооч танд өргөж байна. Эмч, багш нар, гал сүнөөгчд, онцгой байдлынхнаа танд бас заатхан залбирanгуйж байна гэсэн минь. Гадаадд суугаа элэг нэгт Монгол түмнээ таньдаа өргөн залбирая. Энэ цаг үеийг гэтлэн туулах хүч чадал, мэрэгэн оюун, мэдлэг боловсрол, эрүүл саруул, эрч хүчийг өгөөч. Хөх тэнгэрийн мөнхийн эзэн, танаас бидэнд өвлүүлэн өгсөн Монгол сайхан их орондоо өнөд удаан амьдран суух ерөөлтөй хувь тавиланд он жилүүдийг 60-60-аар туулах гэрэлт сайхан хөгжилт ирээдүйг бидэндээ сойрхож өгнө хэмээн залбирлаа очиж байна.
Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт биелдэг шиг газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь далахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өвтөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлж, биднийг сорилтонд бууруулаач, бузар муугаас гэвлгээж. Учир нь хаанчлал, алдар сур, хүч чадал нь үрд таних. Мөнхийн их эзэн минь, Монгол түмнийг минь өрөөх болтугай. Есүсийн нэрээр залбирлаа өглөө. Аамен.